Сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа хичээлээр би та нартай энэ нэгж байгаа нэрээ өмсөн дээрээ маш гоё цэвэрхэн үзэмжтэй өсгий гаргахыг зааж өгөх гэж байна. За амьс нэхэхэд бид нарт эдгээр материалууд хэрэгтэй. За дэвтэр бал хэрэгтэй. Ийм игнэт тоологч хэрэгтэй. За хаач, дэгээ зүү. За энэ 500-ны 4-ийг хэрглэж гэн. За хос зүгээр нэгсэн ч болно. Ийм тэмдэглэгч хэрэгтэй. За миний энэ оймс маань болохоор 0-оос 3 сартай хүүхдэд таарна. Төрийнээсээ эхэлж нэхэгдэнэ. За миний зүүнний хэмжээ болохоор 3.5. За би энд 2 утас нарийнхан утас давхарлаж нэгж байгаа. Энэ маань 3-аас 4 номерын зүүнд тохирсон утас байгаа. За энэ оймс маань 32 гогцоогоор эхлэн. За 2 ширхэг яг ижилхэн оймс нэхэхийн тулд бид нар заавал тэмдэглэж явна. За жишээ нь энд би ингээд тэмдэглэсэн байна. Оймсны төрий 32 гогцоогоор эхлэн, тойргоор явах учраас нэмэх 1 гогцоо авна. За ингээд би нийт 22 игнээ манжаатаг маань нэмэх хасахаар нэхэгдээд ингээд ингэж харагдана. За 22 игнээ явсан байна. За дараа нь энэ шаган хэсэг маань 6 игнээ дандаа нэмэхээр явсан байгаа. За энд ингэ харагдчих байна. За төргимний маань урт одоо төрийгээ ингэж эргүүлж өмснө гэж бодоод би ийм урт нэгсэн. За та нар маань ийм богинохон нэгчиж болно. Одоо талаар 12 игнийгэр ч юм уу те өөрсдөд таалагдж байгаа хэлбэрээ сонгоод тэгээд нэхнэ. За одоо ингээд би төрийг нэхээд шагаа хэсгээ нэгцэн явж гэн. За одоо өсгийгээ гаргаж эхлэн бүгдээрээ. Заавал тэмдэглэж явна. Төрийгээ тэдийн игнээ нэгсэн, шагаа хэсгээ тэдийн игнээ нэгсэн. Хоёр одоо ижилхэн зүйл 2 ширхэг нэхэх учраас одоо 2 нэгж байгаа оймс маань хоорондоо одоо урт богино өргөн бүдүүнээрээ ижилхэн байх хэвээр. Тийм учраас тэмдэглэнэ. За би энд одоо өсгийгээ гаргахад бэлэн болчихсон явж байгаа. За 6 игнээ ингээд 6 дахь игнээгээ яваад ингэж нэхэд энэ тэмдэглэгчдэрээ ирж игнийгээ ингээ бүтэн тойргоор нь дуусгаж энэ тэмдэглэгчдэрээ ирнэ. За энэ маань одоо нэгж байгаа зүйлийн маань эхлэл төгсгөл гэсэн үг шүү дээ. Эндээс эхлээд энд ирэхэд нэг бүтэн игнээ явж дууссан гэсэн үг. За одоо 6 дахь игнээ маань ингэж тойроод ингээд энд би ингээд тэмдэглэгчийн дээр ирсэн байна. За одоо өсгийгээ гаргахад бүгдээрээ эхлээд зөвхөн энэ талаа нэхнэ. За зөвхөн энэ талаа бид нар 12 игнээ нэхнэ. За энэ өсгий гаргаж эхэлж байгаа энэ маань дотор талаасаа ингэж эхэлж байгаа. Сайн анхааралтай хараарай. За эхнийхээ гогцоог бид нар зүүндээ тохиж аваад дандаа хасахаар нэхнэ. За ингээд. За сүүлчийн 2 гогцоо дээр ирсэн байна. За сүүлийнхээ нэгийг бүгдээрээ адилхан ингээд дуусгана. За энэ маань ингээд нэгдэх игнэ. За одоо энэ игнээ тоологчоо ашиглана. За бид нар нэгдэх игнийг нэгтсэн. Одоо 2 дахь нь эхлэх гэж. Тэгвэл 2 дээрээ дарна. За ийм игнээ тоологч байхгүй болвол хэрвээ игнээ тоологч байхгүй бол 1 2 гэд ингээд зураас татаад ингээд тоолоо явж болно. Заавалчгүй тоолох хэрэгтэй. За одоо 2 дахь игнээ маань эхнийхээ гогцоог гогдож аваад за ингээд за энэ гадна талыг нэхэхэд хамгийн сүүлчийн гогцоогоо бид нар хасгаар нэхнэ. За сүүлчийн гогцоо хүртэл нэхье. За ингэж нэхнэ.
За одоо 3 дахь игнэ. Ингээд игнийгээ тэмдэглэж явна. Энэ хамгийн чухал. Тэгэхгүй бол оймс маань урт богино болно. За ингээд үргэлжлүүлээд 12 игнээ нэхэд би та нартай үргэлжлүүлээд зааж өгье. За 12 игнийгээ нэхэд дусслаа. За ингээд зөв талдаа дуусч өгнө. За одоо бид нар өсгийг энэ 16 гогцоогоо нийт биднэрт 32 гогцоо байгаа. Оймсны дээд тал энэ нь болохоор уул хэсэг 16 гарна хувааж өгч нэгж байгаа. За ингээд энэ уулныхаа хэсгээ бид нар нэхэд дууслаа. За энэ маань бол өсгийний ард талд ингэж гарч өгнө л дөө. За одоо бид нар энэ 16 гогцоогоо хоёр талаас нь 5 2 3 4 5-5-ыг хоёр талд нь ингээ нүдлээд голдоо 6-аг үлдээнэ гэж тооцоолоод нэхнэ. За би энэ тэмдэглэх чигийг үнэгч байгаа шүү. За хоёр талдаа 5-5-ыг авч үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр 1 2 3 4 5. За одоо энэ нэхэж байгаа энэ 6 маань өсгийний маань одоо энэ ард тал нь гэсэн үг. Одоо бид нар 10 сая 2 игнэ нэгсэн тийм ээ. 12 игний маань энэ хэсэг. За одоо гаргах байгаа хуваагаад байгаа 5 5 6 чинь яг энэ өсгийний энэ доод хэсгийг гаргаж өгөх гэж байна. За одоо 6 гэж тоолно. 1 2 3 4 5. За одоо 6 дахьыг нэхэхдээ энэ талын энэ зүүн талын 5 гогцооны хамгийн ихнийхтэй нийлүүлж нэхнэ. За одоо ингээ 2-ыг 1 болгоно гэсэн үг. За та нар маань энэ урд нь нэгчээсэн учраас ойлгомжтой байгаа хаа. За ингээд одоо буцаагаад нэхнэ. За энийгээ гогдож авна. За 1 голдоо дандаа 6-гаа үлдээнэ гэсэн үг. 1 2 3 4 5. 6 дахь гогцоог энэ талын эхний гогцоотой нийлүүлээд 2-ыг 1 болгоно. За буцааж явлаа. За энэ нөгөө хоншороос нэгдэг оймстой яг л адилхан техник учраас за 1 гогдож авлаа. 2 тийм хэцүү биш. 2 3 4 5 6 эхнийхтэй авлаа. За энэ захад үлдчихэж байгаа гогцоонууд маань цөөрөл байгаа. За одоо 1 2 3 4 5 6. Ингээд энэ талаасаа нэгийг дандаа хамт авч байгаа. За 1 2 3 4 5 6. За одоо хажуу талд маань ингээд 5 байсан гогцоо маань 2 болж ирж байна. Улам цөөрөлөө 1 2 3 4 5 6. За ингээд захад 2 гогцоо үлдэж байна. За энийгээ дуустал нь бүгдээр нь нэхнэ. Голдоо 6-гаа авч үлдээл. За 1 2 3 4 5 6. За одоо ганцхан үлдлээ. 1 2 3 4 5
6. За буцаад явна. 1 2 3 4 5. За ингээд дуусчлаа. За одоо буцаад явна. 1 2 3 4 5 6. За одоо бид нар хажуу талдаа 5 гогцоо үлдээж исэн. За тэр 5 маань ингээд хасагцаар агаад голын маань 6 л үлдлээ. За тэр 5-ыгаа энэ хажуу талаас гогдож авна. Тэрэн дээрээ нэмээд бид нар илүү 2 гогцоо нэмж аваад нийт 7 гогцоо голдож авна талаасаа. За 1 2 3 4 5 гогдож авах одоо энэ хажуу талын энэ том хонио холбоонууд маань яг бэлэн ингээ байж байгаа. 6 7. За ингээд 5 байсан бол энд ингээ хажуу талаас 7 гогдож авчлаа гэсэн үг. Тэгээ бид нар илүү энэ хоёрыгоо нэхэх явцдаа хасаж өгөөд одоо өсгий маань ийм гоё цэвэрхэн гарч өгнө гэсэн үг. За одоо энийгээ жигэд нэхэд энийгээ яг нэг байгаагаар нь нэхэд энд бүгдээрээ уулзъя. Хэрвээ ийм над шиг ийм дөрвөн зүгээр нэгж байгаа бол одоо энийгээ ингээ гогдож авсан шүү дээ бүгдээрээ. Тэгээ энэ оймсны дээд хэсэгт 2 зүү байгаа. Энийгээ одоо нэг зүүнд бүгдээрээ нэгтгэж өгнө шүү. За ингээд оймсны энэ дээд хэсгээ ингээд нэг зүүнд нэгтгээд өгчлөө. За одоо бүгдээрээ энэ хажуу талаасаа 7 гогцоо олж авна. За энийг сайхан тоолно. Хаанаас эхлэх вэ? 1 2 3 4 5 6. Энэ мөн байна. 1 2 3 4 5 6 7. За ингээд эхэлж сайн хараад тоолоод хаанаас яаж авах вэ гэдгээ эхлээд ингээд тоолж бэлтэн. За дараа нь 7 гогцоогоо авна. За 1 2 3 4 5 6 7. За одоо энэ 7-ог нэгчлээ штэ. Энэ арын нөгөө 6-гийнхаа 3-ыг энэ зүүндээ оруулж өгнө. 1 2 3. За ингээд үсгийн маань ингээд яг тэгш хуваагдсан. За одоо нэг игнээ бүх гогцоогоо нэмэхээр нэхнэ. За эргээд эндээ уулзнаа гэсэн үг. Энэ артлын нөгөө 6 гогцоо авч үлдсэн тэрийгээ бид нар ингээд 3-3-аар нь 2 зүүндээ хуваагаад өгсөн. За одоо нэг игнээ бүгднийг нэмэхээр нэхнэ. Ямар ч өөрчлөлт байхгүй. За би ингээд бүтэн нэхэд энэ чинь хүрээд ирлээ. За одоо ингэж бүх гогцоогоо хонио холбоогоор нэмэхээр нэгж жагаад сүүлийн 2 дээр ирээд уулзъя. За ингээд нэхэд сүүлийнхээ 2 гогцоон дээр ирсэн байна. За энд болохоор оймс маань одоо ингэж харагдана. За би энэ яг энэ бодит оймсоо томоор дэвтэр дээрээ зурсан байгаа. За энэ оймс маань ингэж харагдана. Тэгэхээр энэ хасалт маань ингэж харагдаж байгаа биз? Зүүн талаасаа далий. За тэгэхээр энийгээ зүүнээс нь
хасж өгнө. Хоёрыг нэг болгоно гэсэн үг. За зүүнээс нь хоёрыг нэг болгоход үлдсэн хоёр гогцоогоо одоо зөв болгож эргүүлж өгнө. Тэгэхээр сугалж аваад буцаагаад гогцооныхоо голоор зүгөө оруулаад ингээд гогцоогоо зөв болгож эргүүлж өгнө. Ингээд үзэмжтэй харагдана. За одоо зүүнээс нь хоёр гогцоогоо нэг болгож өгнө. За ингээд асчлаа. За одоо энийг нэхэд уулзъя. За оймсныхаа дээд талыг нэхэд дуусангууд оймс маань эргэлдээд одоо төрийн нөгөө тишгээ ингэж харж өгнө. Хараа ийм. За тэгэхээр одоо энэ талд бүгдээрээ эхний хоёр гогцоог баруун талаас нь хасж өгнө гэсэн үг. Шууд хасалтаа хийнэ. За энд одоо гогцоо эргүүлэхгүй шууд хоёрыг нэг болгоно. Эхний хоёр гогцоог. За эхний хоёр гогцоогоо нэг болголоо. Зүүн дэх гогцоонуудаа бүгдийг нь нэхэж дуусаад бид нар хоёр талдаа эхний нэг хасалтаа хийчлээ. За ингээ хүрээд ирсэн. За одоо нэг игнээ бүх гогцоогоо нэмэхэр нэхэд энд уулзъя. За бүтэн нэг игнээ нэхэд за яг энэ үсгийнхээ ардлын энэ голд ирсэн байна. За одоо хасалт хэсэг маань хоёр дахин л явагдана. За эхнийхийгээ бид нар хийцэн. Одоо сүүлчийнх нь. За яг адилхан төрийн нэгтэй нэхэж яваад энэ хоёр дээр ирье. За одоо хоёрыг нэг болгох гогцоон дээр ирсэн байна. Гогцоогоо эргүүлнэ. Одоо оймс маань ингэж харагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр зүүнээс нь хоёрыг нэг болгоно. За энийг нэхэд энэ тал дээр уулзъя. Хасалт хэсэг дээрээ. За оймсныхоо дээд талыг нэхэд за энэ хажуу тал дээр ирэхэд оймс маань эргэлдэж өгөөд бид нар баруун талаас нь шууд эхний хоёр гогцоог нэг болгоно. За ингээд нөгөө хасалт хэсэг маань дууссан. Оймсны маань өсгийг гараад дуусчлаа гэсэн үг. За ингээд гүйцэд ишээгээ нэхэд за гүйцэд ишээгээ нэхэд өгөнгүүт бид нар ингээд оймсныхоо өсгийн хэсгийг гаргаад дуусчлаа гэсэн үг. За бид нар энэ голын энэ 6 гогцоо өсгөндөө үлдээсэн. За 3-3-аар нь 2 тийш нь хувааж өгсөн. За энэ 3 гогцоогоо ийшээ авчлаа гэж үзэх юм бол бид нарын хамгийн анх байсан 5 гогцоо маань эргээд гарч ирж байна. За ингээд 8 гогцоотой тал талдаа 16, энэ дээр 16 нийт 32 гогцоо маань гарч ирж байна. Бид нар 32 гогцоогоор ингээд төрийнээсээ эхэлж исэн. За одоо ингээд энийг хасалтаа хийгээд дуусахад бид нар нийт ингээд 4 игнээ явсан байгаа. За би энэ нэрэн амьсандаа болохоор 16 игнээ яваад хасалтаа хийж өгсөн байгаа. Шууд хоёрыг нэг болгож за энэ хасалт хэсгийг би дараа бас өөр хичээл болгож оруулна. Тийм болохоор өсгийн хэсгийнхээ хичээлийг дуусгая. За ингээд өсгийн маань дууссан, гараад дууссан. За одоо хүүхдийнхээ хөл дүмсүүлж үзээд л бид нар хэр урт нэх вэ гэдгээ шийдээл явчихна. За та нартаа баярлалаа. Хамт байсанд баярлалаа. Өсгийн хичээл маань ингээд ороод дууслаа. Асуух зүйл байвал асуугаарай. Баяртай. Та нартай амжилт хүсье.